Авилгатай тэмцэх газар 2019 оноос хойш эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглан улсын төсөв болон төрийн өмчийг зовчуулсан 11,000 гаруй хэргийг мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлүүлжээ. Эхлээд үзэгч танд хил дамнан хулгайлагдсан авилгын хэрэгүүдийг нэхэн сануулъя. Төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан хахуул авах гэмт хэрэг үйлдэж, хахуулын мөнгөөрөө Лондонд орон сууц худалдан авсан байдаг. Үүнийг Лондонгийн хэрэг гэж нэрлэдэг байгаа. Лондонгийн хэргийн хохирол нь 6.4 тэрбум төгрөг. Авилгатай тэмцэх газар энэ хэргийг 2019 оноос эхлэн шалгаж улсад учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөвлөсөн юм а. Ингэснээр Лондон хот дахь 116 ам метр талбайтай орон сууцыг төрийн өмчөд шилжүүлэхээр шийдвэрлсэн байдаг. Одоо уг орон сууцны түрээсийн орлогыг нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн асрах төвийн үйл ажиллагаанд зарцуулж байна. Үүнээс гадна Мэн арлын, Виржиний арлуудын, салхитын мөнгөний ордын, эрүүл мэндийн төслийн гэгчлэн хэд хэдэн хэрэг байдаг. Тэдгээр хэрэгүүдийг мөрдөн шалгаснаар 2020 оноос эхлэн буцаан авчирч улсын төсөв төлөвлөсөн хохирлын нийт мөнгөнд одоогийн байдлаар 13.9 сая $, буюу 50 гаруй мянган тэрбум төгрөгт хүрээд байна. Монгол улсаас мөнгө угаалтаар гарсан мөнгө маань гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болдог. За зарим нь хөдлөх хөрөнгө болдог. Зарим нь магадгүй криптовалют, coin болдог тохиолдлууд байдаг. Тухайн хөрөнгүүдээ хохирсон байгууллага руу шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл одоо дийлэнхтэй хохирогч нь бол төр байдаг. 1.7 сая $-ыг за хамгийн сүүл буюу 2024 онд бол хулгайлагдсан мөнгө буцаасан байна. За авилгатай тэмцэх газрын мөрдөгчдийн сүүлийн 6 жилийн хугацаанд илрүүлсэн 3.4 тэрбум төгрөгийн авилгын хэргийг он оноор нь харьцуулан мэдээлье. 2019 онд 11.3 тэрбум төгрөг. Энэ мөнгөөр жижиг 75 орчим сум суурингийн сургууль, нарны эрчим хүчээр хангах дайны төсөв. За 2020 онд 35.6 тэрбум төгрөг. Энэ нь 300 саяын өртөгтэй 118 өрхийн эмнэлгийг барьж босгох хөрөнгө юм байна. 2021 онд 96.2 тэрбум төгрөг. Энэ мөнгөөр 500 хүүхдийн хүчин чадалтай, иж бүрэн тогтчилтой 5-6 сургууль барих төсөв. За 2022 онд 2.3 их найт төгрөг. 45-аас 50 м квадраттай орон сууцанд 15 мянган өрхийг оруулах төсөв юм. 2023 онд 238.6 тэрбум төгрөг. Энэ нь суманд 450 саяын өртгөөр босох 530 цэцэрлэг барих мөнгө юм а. 2024 онд 240.9 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлөвлөсөн байна. За энэ мөнгөөр 220 км хатуу хүчилтэй автозам барих төсөв юм а. 2025 онд зөвхөн дотооддоо 163 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөжээ. Энэ мэтээр та бидний ой тойндч багтамгүй энэ их мөнгийг авилгачид хилийн гадна болон дотоодод угаадаг гэдгийг харьцуулан мэдээллээ. Харин авилгатай тэмцэх газар авилгачдын салаагаар урсаж байсан 3.4 их найт төгрөгийг мөрдөн байцаалтын явцад илрүүлэн төсөвт төвлөрүүлсэн нь энэ юм байна.